хэдэн сарын турш идчихэж басж байна. Сэтгэл гихч яаруу юм хурдлуулж болох. Харин тий. Юу яана бэ? Тэгээ 5 сараас хасаж эхлээл он гарахад гэдэг чинь 6 7 сар гай гараад. Тэгээ дунджаар нэг сар нэг 2-3 кг асаад л яваад исэн гэсэн үг. Бүх үзэж байгаа, сонсож байгаа сонсогч бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй хаврын мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр подкастынхаа дараагийн дугаарыг эхлүүлэх гэж байна. Энэ бол өндөр өсгийт. Тэгэхээр мэдээж 2 хөтлөгч байгаа. Эма Туул, харин өнөөдөр бас нэгэн зочин хөтлөгчтэйгээ. Ингээд гурлаа өнөөдрийн дугаараа маш нэг бас нэг гоё сонирхолтой сэдвийн дагуу ярилцсанаа. Тэгэхээр наашаа суугаарай бүсгүйчүүдээ. За ингээд зочноо танилцуулъя Эма. За тэгээ өнөөдөр өндөр өсгийтийн зочноор зөвлөгөө өгөхөөр ярилцгаар йогийн багш оюун ирсэн. Өдрийн минь төргий, сайн байна уу? Сайн байцгаана уу? Өдрийн минь төргий. Их даруухан боловч цаашаа өөр хүн гарна гэсэн. Дундаасаа өөр болно гэсэн. Гэхдээ эхлээд эхний ээлжинд тийм болоосаа гэж хүсэж байна. Өөрийгөө дуудаасаа. За өнөөдрийн ярилцах сэдв одоо ихэнх эмэгтэйчүүдэд дийлэнхтэй хамаатай гэж бодож байна. Өвлийн уйлралд бид зузаан хувцастай пөниж явж байгаад хавар болоод ирсэн чинь нөгөө бие галбир маань ямар нь мэддэхгүй болсон байдаг. Тэгээ хавар дэглэн барих муу ядардаг гэдгийг мэддэг хэрнээ өөрөө ирэхгүй эмэгтэй хүн болгоом. Хумсргүйгээр дэглэн бариад эхэлдэг. Энэ тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр жингээ хасъя. За хасыг гингуудаа нэг сарын дараа гоё болцсон явж байгаа эмэгтэйчүүдийг бас тэр болгон мэдхгүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр тууштай байдалтай байхгүй байх гэсэн үг. Санал нийлж гэнүүд хоёр. Тий, угаасаа би туушгүй хөө. За ингээд ерөөсөө өнөөдрийн сэдв бол жингээ хасах, тууштай байх. Тийм учраас йогийн багш оюуныг урьсан. Оюун өөрөө йогийн багш хажуугаар нь бас илүүдэл жинтэй байж үзээд нөгөө сайн муугаа мэдсэн болохоор би өнөөдрийнхөө зочноор онцлоо ирсэн. Баярлаа. За тууштай байдал гэд ярьж ин л да. Тууштай байдал. Хүн яг юунд тууштай байх вэ? Яавал яг энэ тэгээ жингээ хасах гэдэг энэ орлогууд бүтлгүүтэхгүйгээр яг үр дүнд хүрэх вэ гэл олон бүсгүйчүүдийн санааг одоо зовоодох асуудлуудын нэг л дээ. Тэгэхээр яг миний өөрийн туршлага дээрээс бол юм бэлээ. Бидний одоо зорилго байгаа шүү дээ. Тэгээ турах гэдэг. Турах гэдэг ингээд зорилго байгаа. Тэнгууд зорилгоо за ингэ салгуул ингээл за цаг хугацаа юунаас эхлэх вэ гэл зөндөө олон юм хамаарна. Гэхдээ эцсийн зорилго нь шүү дээ. Турах гэж бодцохоор бүтлгүүтэй байгаа юм. Тий. Эцсийн зорилго нь болохоор жингийн илүүдлээс энэ зөвхөн нэг хэсэг нь баггүй юу? Амьдралын хугацаанд ингэж явахаар бид нар одоо залуухан биш үү тий. Тэнгуй дахиад 20 жил 30 жилийн дараа ингэж нас ирэх тусам бид нар мэдээж хөгшрөн. Тэгэхээр тэр үед бид нар бэлтгэлтэй одоо яг бэлтэж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Өвчин зовлонгүй баймаар байна тий. Ходоод гиз дотор гидсний асуудалгүй баймаар байна. Үе мөчний асуудалгүй баймаар байна. Зүрхний асуудалгүй баймаар байна тий. Энэ асуудал бэлтгэхийн тулд наана зөв хооллого тэгээд идэвхтэй дасгал хөдөлгөөн, нойр, стрессээ зохицуулж менеж хийж чадах ийм холын зорилго тавих юм бол тэр турах гэдэг нь болохоор наан талын өнгөн зүйл байгаа байхгүй юу? Тийм. Арьсаар бол зүгээр бишээ. Үний арьс шиг юм байна тий. Өнгөн хэсэг нь гэхээр тий. Турах гэд хэр яг эцсийн зорилго нь тэгж холыг хараад богинохоо хугацаанд турах гэх юм бол тэр эрүүл мэндэд золиолж болтугай турж болно шүү дээ яг үнэндээ хатуу хоолны дэглэм барайл тий. Тэгэл маш олон бүтлгүй зүйлүүд тэндээс ургаж гараад байгаа байхгүй юу? Тий. Тэгэл нөгөө бас энэ дээр үндэслээд айгүй ингээд галбиржуулах хувцсны бизнес гэдэг ч юм уу тураадаг кофе гэдэг ч юм уу тий богинохоо хугацаанд хүний эрүүл мэндэд хөргөөр нөлөөлөх бизнесүүд ингээд маш цэцгэлдэг тий. Тэгэнгუთ яг турах гэд ярих мэт боловч яг урт хугацаанд бид нар эрүүл саруул өвшөрмөр байгаа байхгүй юу. Тэгэхээр би юу гэж ойлгох вэ гэхээр ойлгож байгаа гэхээр ерөөсөө амьдралын хэв маяг. Мөн тийм. Өдөр тутмын хэв маяг чинь зөв эрүүл байгаа гэвэл аяандаа л би чинь гоё ингээл галдажаал гоё амьдрын шүү дээ. Хөнгөн шингэн болоод за юу бүсгүйтэй. Тэгээд юу яадаг байхгүй юу. Би сая өнгөрсөн сард нэг хідэн хүмүүс зөвлөгөө өгч үзсэн. Тийм. Зөвлөгөө өгөхдөө эхлээд нэг 12 асуумж асуудаг байхгүй юу? Тухайн хүний нөгөө амьдралын маяг шинжлэх гээд байгаа юм. Тийм. Тэгээд тэрнээс хамгийн чухал асуулт нь юу вэ гэхээр та нэг өдрийнхөө өглөөнөөс сэрээд орой унтах хүртлээр
бүх эзэн амар орж байгаа бүтээгдэхүүн хоол хүнс шингэн уух зүйл те тэр бүх зүйлийнхаа зургийг дараад над руу явуулаад тий. Тэгээд цаг минуттайг юм явуулаад. Ой ямар сайн. Тэгээд нэг хідэн цагт ундж чинь хідэн цаг сэрж байгаагаа та нэг ингээд явуулаад. Тэгээд 7 хоногт хэдэн удаа яг ийм идэвхтэй хүс гарсан хөтлөн хийж байгааг анзааратгаа гэд. Тэгээд ингээд өөрөө ингээд нөгөө дүн шинжилгээ хийлгэх гэдэг байхгүй юу. Тэгээд бас эзэн хоолоос нь хамаарат ямар килокалори хийлээд яг хоолны яг аль хэсэгт алдаа гараад байна. Тэр нь маш юм дэлгэрэнгүй гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр ихэвчлэнийхөө манай бүсгүүчүүд юун дээр алддаг юм гэхээр хоолны хамгийн чухал хэсэг нь өглөөний цай байдаг байхгүй юу. Бидний одоо хоол хүнс ходоод маань яах хэрэгтэй юм хэрэг. За хоолыг дотор нь 2 хувааж байгаа юм л да. Нэг нь хоол боловсруулах эргэтэн тогтолцоо байгаа тий бидний. Хоёр дахь нь шинэ дижил буюу хоол хүнс байгаа. Тий. Тэгэнгүүт энэ хоёр ч ингээ уялдаа холбоотой. Тэгэнгүүт орой унтахаасаа өмнө 3-4 цагийн өмнө хоол идээд тэгээд ходоод маань шүнжин амраад өглөө ингээд өглөн босч ирээд ингээд юм итгэхэд бэлэн ингээд босч ирдэг байхгүй юу. Тий. Тэрэн дээр нь хүмүүсийн алддаг алдаа нь гэвэл маш жоохон юм идээл эсвэл бараг юм уугаал шууд гараа явцдаг. Одоо танаас асууя л да. Та өглөө өнөө өглөө юу хийсэн бэ? За одоо тэгээд нууц удлаа ярихгүй яахгүй. Ингээд нууц юм байхгүй болж байгаа юм да. Одоо их юм ярина. Өнөө өглөө би будаа би мэдээ цагаан үгүй өндөг идэг өнөө өглөө би яг үнэхээр өндөг идэг будаа кимчитэй зайцтай манай охин шараад тавьсан байсан. Тэгэхээр нь би тэрнээс нь их бишээ гэхгүй юу те тэргээрээ юу гэж байгаа. Тэгэж идчихэд тэгээд эцнийхаа дараа харин өнөө өглөө өлийн илгэн дээрээ биш хар кофе уусан. Хар кофе уугаад ингээ гарч ирсэн. Одоо чинь өдрийн хоолны цаг болсон гэдэг чинь тэрнээс хойш би юм идээгүй байна. Нэвтрүүлгээ дуусгачаад 2 ширхэг өндөг идэндэ гэж бодоо явчихин. Ийм байна. Таны би яана. Нөгөө туулыг ямар байдалтай байгааг нь мэдж байгаа болохоор үнэн хэлнэ шүү. За үнэн хэлё. Би нэг кофе уучихгуудаа араас нь нэг шиг өндөг шиг санагдангуудаа ахаад нэг кофе уув. Тэгээ юм идэг юм уу? Юм идэг. Ийм л зав байсан надад. Зүгээр завгүй байсан гэдгээр л шалтгаалъя. Ер нь бол тийм байсан. Тий. Тэгэхээр завгүй байсан гэж ихэнх хүмүүний хувьд яг тийм байхгүй. Завгүй. Өглөө нөгөө гэс төвлөрөөс өмнө амжиж ажилдаа очих хэрэгтэй. Завгүй. Хүүхдүүдэд хөргөж өгөх хэрэгтэй. Завгүй. Өдрийн хоол за гэс нэг жоохон юмсан юугаас аваад идчихээ. Тэгэн гутаа орой яг ингээл ажиллаа тараа гэртээ очиж ёо өсчлээ идэх юм байна. Тий. Яа гээл тэгэл ингээл нэг 5-4 хоол идчихээл. За нэг жоохон хөвтөж бол унтаад өгдөг тий. Тий. Бид нар ингээд хоол хүнсэн дээрээ цаг хугацаагаа зориулж төвлөлж бодохгүй юм бол бидний төлөвлөгөө бүх зүйлс ингээл одоо юу яа. За муухагаар хэлэхэд ингээд хүнсний үйлдвэрийн маркетингт л ингээд юу идхийг тодорхойлчихно. Тэг бид нар өөрсдөө тодорхойлохгүйгээр тэг нүдэнд харагснаа л авч идэж байгаа. Тий. Тэгэхээр өглөө тэр өлөн хонсон ходоодыг өглөө босоод биеэ ингэж нөгөө машинд одоо бензин дүүргэн гихчээр өглөө ингэж өглөөний хоолыг баялаг орцдоор идэх хэрэгтэй байхгүй. Заавал их байх албагүй тийм тодорхой хэмжээний нүүрс ус. Одоо хүмүүс намайг нөгөө хоолны зөвлөмж өгдөг гэхээр хоолны миний асууад идэг байхгүй надаас. Би яг юу идэх вэ гэх. Тийм гот бид гэдэг байхгүй. Би яг юу идэхийг надад зааж өгөхгүй штэ. Нүүрс ус гингут маш олон төрлийн нүүрс ус байгаа. Жишээлбэл би өглөө овёс иддэг, та овёс ид гэж хэлж болохгүй. Яа тэгвэл зарим хүн овёс идэхээр бүтгэн атчихдаг хүн байж болно шүү дээ, тий. Тэрэн шиг өөртөө тохирсон хэмнэлээ сонгоно шүү дээ. Гэхдээ тодорхой хэмжээний тийм сайн чанарын нүүрс ус, өөх тос, уураг өглөө эслэг ногоо, жоохон жимстэй их биш, жоохон байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд за өглөө бүр ингэдэг нөгөө орой их хоол идчихээ шүнжин ходоод гэсэн ингээл ажиллаал заяа. Тэгэл нэг юм өглөө хагас мансуурсан байдалтай босч ирнэ. Тэгчээл нөгөө угаас юм идмээр бас санагдана. Шүнжин хадаас ажилласан хотос ч амармаар байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт би өглөө ястаа юм идэж чаддгүй амар хэцүү байдаг надад. Гэт хүмүүс тэгдэг байхгүй надаас өглөө авч байгаа хүмүүс. Би бүр яаж юм идэх вэ? Бүр идэж болдго юм уу гэдэг байхгүй юу? Тий. Тэгэхээр болдгоо. Маш жоохноор эхэлнэ шүү дээ, тий. Ингээд тэр тас биеийг тасна маш жоохноор эхэлнэ. Тэгээд өглөө ингээд биеэ сайхан хангалттай цэнэглээд гарчгаар өдрийн турш тэр хүний биеийн энерги ингээ хадгалагдаж явдаг байхгүй юу? Одоо хит үсэхгүй, ядрахгүй тэр бүх зүйл би өглөөний хоолноос үүдэлтэй байдаг. Энэ таргалалт гэж үнэхээр асуудалтай. Одоо би жишээ нь насаараа л таргалалттай тэмцэж амьдарч байна. Тэгсэн хэрнээ ерөөсөө ингээд үр дүнд
одоо хүрээгүй хэд таашаа би ч одоо хүрсэн төрөх тоолондоо маш их чин нэмдэг. Одоо 30 гаруй хил нэмдэг. Тэгээд буцаагаад тэрийгэ хасахтаа одоо оюу сонсвол ухаалдаж унахаар амар хатуу дэглэмтэй хасдаг. Тэгээд 20 гаруй хил хасаад тэгээд одоогоор бол төрснийхөө өмнөх чин дээр ерөөсөө очоогүй л байгаа л да. Гэхдээ төрөх үетэйгээ харьцуулахад бол нөгөө шал өөр болсон л да. Тэгээд би ерөөсөө маш хатуу дэглэм барайл өндөгний дэглэмийг 7 хоног барьдаг. Өглөө 2 ширхэг өндөг, өдөр 2, орой 2 гэл дундуур нь кофе уугаал, ус уугаал. Тэгээ юу ч идэхгүйгээр 5 хоног яваад амар тэгснээ хагас бүтэнсээ өдөртөө нэг жоохон идий гэсэн юм идэл ингэж тогтоодог гэх юм уу да ингэж явдаг. Тэгжээж 20 гаруй хилийг хасчихсан. Тэгэд хүмүүс ингээ айгүй харгас буруу дэглэм барьдаг, өөрсдийгөө хохироодаг эрүүл мэндээр гэсэн чинь дотор яана би одоо хэвээр би маань юм хэлж байгаа бол надад үнэхээр гомдож байгаа. Нэг л их дэглэм барьсан таргаа хүн гэдэг шиг. Би одоо нөгөө асуумаар байгаа байхгүй юу? Яг одоо ингээ сая өндөгний дэглэмүүд гэж штэ. Тэгэхээр эмэгтэйчүүд, бүсгүйчүүд яг өөрөөсөө яг дэглэмүүд байгаа бах. Өндөгний дэглэм ч юм уу юу ч юм те. Дураараа зохиодсон те. Одоо миний мэдж байгаа нэг бүсгүй одоо үзчихэл байгаа бах. Чи юу хэргэлдэг вэ гэхээр чи им хэргэлдэг. Тэрийг би болооч гэж хэлээд тахад л тэр имийг хэрэглээ тэгээд турчлаа гэдэг байхгүй юу? Хэн үү? Хин яагаа гэж. Тэгэхээр ингээд өөрөөсөө дэглэмтэй. Гэтэл энд одоо мэрэгжлийн багш маань их хурж ирээд одоо бидэнтэй яриа сууж штэ. Тэгэхээр сая нөгөө авиас энтергээ ярьж юм. Өглөөний хоолноос ихсүүлээд тэр нүүрс усанд нь болж өгвөл одоо бидний өргөн хэрэглээний те юу байвал их зүгээр байдгийг ийм мэдчихүүлгээд одоо яана нөгөө түрүү асууж болохгүй гэдээс юм асууж эхэллээ. За яах. Тэгээд ингээд би боддог байхгүй. Энэ дотор нь ингээд бүтээгдэхүүн болгоно нүүрс устай юу юутай юу гэж мэддэггүй байхгүй юу би. Би тэгээд идэв шүү дээ. Жишээ нь одоо энэ идэх гэж байгаа энэ өндгөн дотор юу байгаа бол одоо идэх гэж байгаа тэр юу байдгийг одоо өөр нэг төрлийн юм байлаа гэхэд энэ дотор нүүрс нь байгаа болов нөгөө юм нь байгаа болов гэл ингээд. Тэгээ тэр болгоноо нөгөө бид нар хянж мэдхгүй тодорхойн бас орцсон найрлагын сайн мэдхгүй тэгэл олцсноо аваад идчихдэг. Гэхдээ нөгөө өдөр тутамд ингэж хэрэглэгддэг өргөн хэрэглээний айл болгоны нөгөө хөрөгчин дотор ч юм уу байж идэг түгээмэл олдоцтой хүнс. Тэндээс юуг илүү яг өглөөний цайндаа хамгийн эхлээд өглөөний цайндаа юу идвэл зүгээр идэв. За би өөрөө өглөөний цай яриа шүү дээ. Тэг. Би өөрөө ерөнхийдөө одоо ингээд түрүүн хөвшил гэж тэгээд ярьлаа шүү дээ. Тэгээд урт хугацааны нөгөө зорилго гэд ярьсан шүү дээ тий. Эрүүл сар болгоомжтой амьдрах. Тэрнээс гадна бас надад нэг байдаг зорилго нь миний үг үйлдэлийг миний хүүхдүүд хараад орж байгаа. Тэднэрт ингээд бас хөвшил бол сууж байгаа. Тэгин гол би бас ингээд 2 хүүхдээ ингээд өглөөний цай уулгах сургамаар байгаа байхгүй юу? Тэг. Яг уудаг л та манай хоёр. Тэгээд бид манай гэрийн өглөөний цайнд яг л түгээмэл зүйл байдаг өндөг. Таалах. Тэгээд яг нэг 2 төрлийн жимс оруулдаг. Сонгоод ямар ч хийж болно. Жишээ нь ямар яг вэ? Алим. За. Алим мандрин, алим үзэлцэн, алим нэрс ч юм уу. За. Тийм. Тэгээд өндгөө одоо шараад чанаад одоо янз бүрээр бэлдээ штэ. Тэгээд нэг таалахтай ч юм уу те. Ингээд нэг хөнгөн хит их биш. Тэгээд ямар ч гэсэн өөрийг ингээд нэг цэнэглээд гарчгаар юу байдаг вэ? Өдөр хүртэл 2 бүр цаатлан 2 хүртэл ингээд ямар ч өсөх мэдрэмжгүй явдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө өсөх мэдрэмжгүй яа. Тэгээд хамгийн гол одоо хоол нь ер нь өдрийн хоолоо гол идээд тэгээд арай ерөнхийдөө хотоодоо амраах стилний одоо хөнгөн махан хоол биш. Аль бол хөнгөн юм идэл. Тэгээд миний хувьд бол тэгжилж ингээ хассан. Маш тийм жаргалтайгаар 18. Оёо ч 18 ил хассан тий. Тэг ингэж идээд тахлаар хэдэн сарын турш идчихэж басж сэтгэл гихч яаруу юм хурдуулж болох. Харин тий. Юу яана би тэгээ 5 сараас хасаж эхлээл он гарахад гэдэг чинь 6 7 саргаа гараа. Тийм байна. Тэгээ дунджаар нэг сар нэг 2-3 кг асаад л яваад исэн гэсэн үг. Тий. Тэгээд дундуур нь мэдээж идэвхтэй хөдөлгөөн байгаа штэ. Тий нөгөө идэвхтэй хөдөлгөөн байна. Идэвхтэй хөдөлгөөн гэдэгт нь юу орох вэ? Идэвхтэй хөдөлгөөн гэхээр за хүн болгоны хувьд ингээд нөгөө хөдөлдөг стил өөр. Тий. Тэгэхээр зарим нөгөө фитнестэй явах дуртай, спиндээ явах дуртай, сэлэх дуртай, спортоор хичээлэх дуртай гэд өөрийнхөө тэр нэг юм хөдөлдөг стилийг олоод тэрэндээ нэг 7 2-3 удаа цаг заавал гаргах хэрэгтэй юм шиг санагддаг надад. Бүр тэгжээж бидний нөгөө үе мөчүүд маань ингэж нэг юм өвчин зовлонгүйгээр хөвгшрэх юм шиг санагддаг.
Тэр нөгөө турахад хоол нь 80%, хөдөлгөөн нь 20% гэдэг үнэн үү? Тий. Ер нь бол тийм 20% юм чи хөдлөөд яахгүй. Гэхдээ яг ингэж ярьдаг байхгүй. Энэ нажиг хүмүүсийг наа өгч их өөгшүүлдэг шүү. Тийм гоо таны нөгөө 20% хөдөлгөөн чинь бас нөгөө турахад нөлөөлөх 80% чинь бас бүрдүүлнэ. Тийм нөгөө булчин ургах, өөх шатах процесс чинь тэр хөдөлгөөнөөсөө үүдчих явагдаж байна гэсэн үг. Тэгэхээр аль алины л хослуулах хэрэгтэй. Болж таарж байна. Тэгээд нойр тэгээд сэтгэл санаагаа бас төвчөртэй ойлгох хэрэгтэй. Йоо ямар их юм бэ тэг. Оюучин йогийн багш штэ. Одоо эргэн тойрны эмэгтэйчүүдийг харж байхад амьдралдаа дор хаяж нэг удаа нэг сарын йогийн сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд байдаг. Анхан шатны ойлголт бол байгаа тий. Энэ йог чинь тийм энэ ингэдэг гэдээ яриад идэг. Туулт хоёр одоо йог сүлжээ хийгээгүй сүүлчийн Монгол хоёр эмэгтэй. Уучлаарай. Тэр энэ йогод явхад эмэгтэйчүүд биений онцлогоос болоод явж болохгүй гэсэн юм ер нь байдаг юм уу? Тэгээд төрлүүд бас байгаад тахш байгаа юм. Яг аль төрөл нь юм бэ? Оюугийн багшилдаг йог нөх юм уу? Зөв. За йог өөрөө тустай ингээд маш том сэдв. Тэг. Йог өөрөө тустай маш том сэдв. За би болохоор яг үндсэн 200 цагийн багш, дээрээс агаарын йогийн мэргэжсэн багш байгаа. Тэгээд бас удахгүй бас өөр хийстүүд яг нэг гээд явж байгаа. За агаарын йог гэсэн уучлаарай. Дүүжлэгдвэл би чадахгүй байхаа гэсэн бодол ягаад чи ингэ дэмий юм бэ? Би чамайг дүүжлэгдсэнийг сони ингэж санагдав. Үгүй агаарын йог гэсэн чи ягаад чи өөрөөрөө төсөөд ингэсэн туулаа хавраа. За уучлаарай бүр инээд төрчихлээ. За би өөрөө яг анх нөгөө йог хийж эхэлсэн түүхээсээ л ярьж эхлэв. Тий. Би өөрөө нөгөө жирэмсэн болоод тэгээд ингээд 5 сар хүрээд ингээд маш их хуймдч эхэлсэн байхгүй юу? Бүр ингээд шар ус уйндаад ингээд орой олгон нөхрийгөө гуйх айгүй хэцүү. Тэгээд надад идэвхтэй хөдөлгөөн эрэхтэй байсан. Тэгээд за ер нь жирэмсэн үед зөвшөөрдөг 2хан төрлийн хөдөлгөөн байсан. Нэг нь йог, нөгөөх нь улсын сэлэлт. Тэгээд би ерөнхийдөө йогийг сонгож эхэлсэн байхгүй юу? Тэгээд нэг сар гаруй хичээлэл нөгөө өвчин зовлон юуч байхгүй болоод тэгээд дараа нь ингээд судалсан чинь хүний биед ингээд бүр маш хэрэгтэй зүйлээсэн баггүй юу. Түр ялангуяа жирэмсэн ээжид бол ингээд төрөх замын ингээд бэлдэж өгдөг, арцэг ёроолын булчин сунгалдаг. Тэгээд йогийн амьсгал нь өөрөө төрөх үеийн дүлэлтийн амьсгалын сойрн болж өгдөг гэд. Тэгэл цаашаа ингээд ухсан ч нуруу ингээд манай ээж нуруу өвддөг тийм гоотой нуруу өвддөг хүмүүс зориулсан яг одоо жишээлбэл нурууны элдв асуудлууд байгаа штэ тийм гот энэ хөдөлгөөнийг зөвлөн энэ хөдөлгөөнийг хариулна гэд тийм гот ээжийн нурууны асуудал шийдэгдэн тэгэл манай нөхөр бас ингээд суугаа ажилтаа бол нуруу нь өвдөж эхлэнгүү дахиад ингээд йогт яваалаа л тийм. Тэгэл ер нь йогийг баг хийж болохгүй хүн гэж баг байхгүй. Тийм. За жирэмсэн тохиолдолд бол хэвийн жирэмсэлт бол хийж болно. Жохон одоо эмчийн заалттай тийм бол мэдээж хариулна. Тэгээд бусдаар бол хүүхэд хийж болж гин, хөвшин хийж болж гин тий. Тэгэл төрөлжүүлэл ингээл явна штэ явж юм. Йог ер нь жин хасахад илүү их нөлөөлдөг юм уу? Сунгалтанд илүү их нөлөөлдөг юм уу? Одоо бүр яг маш гоё асуулт байна, баярлалаа. За йог нь ингэдэг зөвхөн бие мах бод талаас нь штэ булчин чангалж байгаа юм. Яг үл ингээл өөрийнхөө гар дээр ингээл биеийнхээ бүх чинь ингээ авч байгаа штэ тий. За мэдээж сонголт бол хүмүүс одоо ихэнх түгээмэл ойлголт бол сонголтод нөлөөлж байна тий. Тэнгууд дахиад дотор ходоод гиз одоо дотор эд эрэхтэн үгүүдэд бас аюу санаар нөлөөлж байна. Тэгээд анхаарлаа ингээд нэг зэгт төвлөрүүлээд тасгал хийхээр анхаарал төвлөрөл сайжирдаг байхгүй юу? Ингээд бүх юмны баланс болж байгаа юм. Одоо нэгдэл болж байгаа гэсэн үг яг нь өөрөө. Тэгэхээр йог хийхээр мэдээж тасгал хөдөлгөөн хийж байгаа учраас хүлс гарч байгаа, энерги шатаж байгаа учраас турх процесс явагдана. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Тэгэхээр тэрнээс цаашлуулаад ингээд давуу талууд зөндөө олон байгаа гэсэн үг. Одоо тэр агаарын йог гэж штэ тий. Одоо агаарын йогийн бусад йогуудаас илүү одоо давуу тал нь юу вэ? Бас жоохон эрсдэлтэй юу? Тий. Одоо бусад йогууд нь болохоор ингээл сууж зүйдэг харагдаад байна. Хоолит хоёр ойлголттой йог гэсэн чи ингээл сууж идэг гэл. Агаар нь яа тийм үү? Тий. Агаарын йог нь болохоор жишээлбэл та төсөөлөлтөө ингээд даавуу байлаа штэ. Та ингээд даавнаас гараараа зураад хэр удаан зогсож чадах вэ? Удахгүй шүү. Удахгүй тий.
Тэгээд гараараа зуугаад хөлөөрөө ингээд жийж ингээд тэгэхээр аль булчин илүү их сайжрах юм шиг санагдаж байна. Гар. Яг зөв гарын булчингууд маш их сайжирдаг. Тэгээд дааван дээр сонголтууд маш гүн ордог учраас сонголтууд илүү их сайжирдаг. Тэгээд дээрэс нь бас ингээд хүүхдийн яг хөвчлэн агаар явахдаа хосолж ордог байхгүй юу? Тэгэнгүүт хүүхдийн нэг бид нар гэдэг чинь улан хавтгаа болоод байна. Яаж ном гарах вэ гэдэнгүүт дааван дээр ингээд гიშгүүлээд гараас нь татуулаад ингээд хахаар хүүхдийн ном бас маш урдан гарч ирдэг. Тийм гих мэдчлэн яг босод йогаасаа давуу талууд бас байгаа. Би одоо агаар дээр гоё л харагддаг байхгүй юу ингээд нисээд байгаа ч. Яг хөө тэр чинь сурцсан хүмүүс нь бол гоё харагдана л та. Хоёулаа бол нэг юм дүүжлэгдсэн. Тэр гоё харагдаж байгаа нь ер нь бол хичээлийн нэг 20% нь л юм одоо. Тийм ихэнхдээ бол яг хүмүүс төсөөлөхдөө агаар дээр л юм хийгээд байна гэж төсөөлдөг. Гэхдээ тэр чинь яг газар агаар хослоод хийж байгаа байхгүй сууж байгаа даавуудтайгаа юм хийж байгаа зогсож байгаа даавуудтайгаа юм хийж байгаа гэх мэтчлэн ингээд маш олон төрлийн йогийн одоо үндсэн техникүүдийг агаартай хослуулж хийдэг. За одоо тэгвэл өнөөдрийн үндсэн сэдвүүдийн нэг тууштай байх тал дээр нэг орой руу минь ортол юм хэлж өгөөч ээ. Даваа гариг болгон эхлэж, баасан гариг болгон дуусч байна. Энийг яах вэ? Ядаж нэг 2 сарын хугацаанд, 3 сарын хугацаанд нэг тууштай байгаад хүссэн үр дүндээ хүрч үзхийн сан. Энэ бол ганцхан миний үг биш байхаа. Үзэж байгаа олон эмэгтэйчүүд яадаг юм бэлээ. Зарим бүр ингээ өглөө эхлээл орой болдог жишээний те. Өглөө жингээ хасмаар санагдал орой идмээр санагдал явж байгаа. За яг энэ тууштай байдал дээр одоо бүсгүүчүүдийн маань гаргаж байгаа алдаа надад ингэж харагддаг. Маш өндөр зорилгыг маш богино хугацаанд тавьчихдаг. Тэгээ тэрэндээ хүрэхгүй болохоор хаяад байгаа. Тий. Тэгэхээр нөгөө түрүүн ярьсан шиг л step by step буюу маш богинохон зорилго. Тэгээ за өнөөдрийн зорилгод би өглөөнийхөө цайгаа ууж гарна. За тий. За энэ 7 өдрийн зорилго би 7-2 удаа ямар нэгэн байдлаар хөлсөө гаргана. Гэт ийм нөгөө ойрын жижигхэн зорилго тавих юм бол тэрэндээ ингээ хүрээд яваад харахын урамшаад дахин нөгөө за тэгвэл би өнөөдөр өглөөнийхөө цайгаа уусан энэ 7 өнөг өглөөний цай алдалгүй уусан юм чи энэ 7 өнөгт би орой тэгээ 6 цагаас хойш махын мэдэхгүй бай гэдэг ч юм уу те. Ингээд ер нь бол хүмүүст мэдлэг нь байдаг. Тэгээд хэрэгжүүлэх гэхээр яг нэг нөгөө тэмээнд бүгдийг авчна гэх чигээр маш их том зорилгыг богино хугацаанд тавьчаал тэгээд тэрэндээ хүрэхгүй болохоор ингээд хүрч чадахгүй юм шиг миний хувьд бол тийм тэгэл тэгэхээр маш бодит зорилго тавьбал тэрэндээ тэгээд жоохон хүрээд байх юм бол ингээд зорилгоод хамруулаад яваад иж болохоор юм шиг харагддаг байхгүй. Надад 6 цагаас хойш хоол идэхгүйгээр жингээ хасна гэвэл яг үнийг хэлэхэд жаргал юм шиг санагдчихэв. Би 6 цагаас хойш хоол идэхгүй чадна. Гэхдээ хүний биений онцлог байна уу? Өглөө цагаа уугаад өдөр махан хоолоо идэ. Тэрнээс хойш хөнгөн юм ингээд идэх гэхээр жин ерөөсөө ингээд бүр хөдөлж өгдөг. Эсвэл би ингээд бүр нэг 20 идтэйгээс эхлээл дэглэн барьж ийн барихгүй байна гэл ингэсээр байгаа миний бие ингээд айхтар хашир болчихоо. Энэ юу болчихоо? За хүний биеийн онцлог байгаа. Тийм байгаа. За нэгдүгээр одоо дахин сануулхад за би бол мэрэгжлийн хоол зүйч хүн бол биш. Тийм. Мэрэгжлийн йогийн багш хүн. Энэ нөгөө хоолны одоо миний энэ яриад байгаа юмнууд юунаас гарч ирж байгаа юм гэхээр би өөрөө жирэмсэн болчоод өвтгөн асуудалтай ингээд нүүр тулж байгаа байхгүй юу? Маш их нөгөө ураг томхон ирээр өвтгөн хатаад бүртлээ гарч чадахгүй шүү дээ. Тэгээд л нөгөө хоолоо одоо судалж эхэлсэн бохгүй юу идэх хэрэгтэй байдгийг ямар юм нь хүний биед хэрэгтэй байдгийг яавал одоо ингээд нэг хоол хүнснээсээ шимтэй имийг авах вэ гэд ингээд судалж эхэлсэн. Тэгээд тэр нь өөрийнхөө турсан туршлага дээрээс л одоо ингээд яриад байгаа гэсэн. Тэгэхээр таны хувьд магадгүй одоо таны жин хэд вэ? Хэлэхгүй гэж. Хэлмээргүй байна. За хэлээ. Би 168 см өндөр 68 кг. Тийм. Тэгэхээр одоо таны жинг одоо та эндээс дахиад турахыг хүсэж байна гэсэн. Таны жин бол за биеийн жингийн индекс яг хэмжээнүүд байгаа л да. Ингээд авбал би бол таны жингийн илүүдэлтэй гэж харахгүй байгаа байхгүй юу? Юугаараа тоогоороо юу харагдж байгаа байдлаараа юу? Аль ялангаараа. Тийм, аль ялангаараа. Тэгээд одоо энгийн ийм калькуляторууд зөндөө байдаг байхгүй юу? Тэгээ одоо нөгөө өндрөө оруулаад, насаа оруулаад тэгээд ингээд тойрогныхаа хэмжээг оруулаад биеийн жингийн индексийг ингээд гаргаад ирдэг. Тэгэхээр бас нөгөө туранхай байх
тэг галбартай байх, тэг хүн хүний нүдэнд ингээд өөр өөрлөлтөө. Тэгэхээр би бол таныг бол жингээлүүдэлтэй гэж ерөөсөө харахгүй байна. Давраад ийн гэж бодож байна. Одоо яаж дахиад яг яаж турах гэдэг байгааг одоо яг сайн ойлгохгүй. За би ч гайгүй туул бол өөр лөө. Би бас турах гээд үзээд байдаг. Тэгтэл хүмүүс намайг чи турхаа гэж турж яадаг гэдэг байхгүй юу? Гэтэл миний өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмж болохоор ингээл би энэгээрээ ингээл нөгөө бүсгийгээрээ таргалаад өөрт айгүй хүнд санагдаад миний би нэг илүү ачаад хийгээд шууд ингээд чирээ яваад байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгээд жоохон жин хасаал ирэхээр би аяандаа хөнгөрөөд тэг нэг цаанаасаа гоё болоод ирс би. Тэгээ би тэгхгээл турах гээд ахаар энэ туул бол би бодоход туул өөрийгөө зовоож байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Чи болно штэ сайхан ингийн амьдраач гэхээр туул үгүй гэдэг. Тэг яг хоо туул хичээдээ ингээ харахаар та хэлж штэ тэг хөвлийн ингээ таргалтай байна. Тэгээл ингээ хүн санагдаад байна гэж тэгж штэ. Тэгэхээр яг хоо булчин мас жоохон алдагдaltaй байж болно. Тийм. Тэгэхээр жоохон одоо турах процесс өөх шатах процесс руу одоо орё. За энэ аяга гоё сэдв. За хүмүүс тэгдэг байхгүй юу? Хоолоо хасаад тэгээд кардио хийгээд тэгээд ерөнхийдөө ингээ өөх шатдаг. Гэхдээ яа дээр нь нэмж хэлэхэд хүчний дасгал хийж булчин ургаж тэр процессаас бас өөр кардио дасгал хүчний дасгал хоёрыг хослуулж хийвэл илүү эрчимтэй өөх шатна гэж одоо үздэг. Миний хувьд бол тэр нь илүү. Тийм. Тэгэхээр таныг жишээлбэл та би одоо турмаар байна гэх юм бол би танд хүчний дасгал хийхийг зөвлөнө. Уургалаг хоол хүнс идэхийг зөвлөнө. Тэгээ хөвлийн таргалтай байна. Уургалаг хоол хүнс нь юу ах вэ? Тэгээ одоо уураг ихээр агуулсан хоол хүнс нь байна шүү дээ. Тийм. Үхрийн мах байна, тийм өндөг байна, буурцагнууд байна, тийм дүүфүү байна. Тэгээд уураг агуулмж өндөртэй хүнснүүд хүсүүсэн бүтээгдэхүүнүүд бас байж болно. Тэгэхээр хүчний дасгал гэхээр чинь энд фитнес ордог. Тийм. Кардио орно. Өөр юу ордог вэ? Яг гоо кардио чинь хүчний дасгал биш байхгүй юу? Биш юм уу? Тийм, кардио чинь илүү нөгөө хөлс гаргах, бие халааж эрчимжүүлэх дасгал байхгүй. Хүчний дасгал гэхээр илүү одоо нөгөө төмөр өргөх дасгал байна шүү дээ. Тий. Гэхдээ йог бас хүчний дасгалууд одоо байдаг. Тий, гар дээрээ ингээл дээшээ сониож штэ биеийн бүх чинь гар дээрээ авч нэг хөл дээрээ бүх биеийн бүх чинь ингээ татаад ингээ зогсож чинь. Тэгээд суултууд одоо хөвлөгийн үзэгний дасгалууд, суултууд эдгээр чинь бүгдээ хүчний дасгалд ордог байхгүй. Заавал нэг биеэсээ хүнд төмөр өрөвжиж хүчний дасгал биш гар дээр сүнэлтүүд байна те. Эдгээр чинь ингээд булчин ургах тэр процессыг дэмждэг дасгалууд гэсэн. Тэгэхээр ингээд над шиг одоо хүн харахад турхаа юм шиг хүмүүс чи турж яадаг гэж хилдэг биетэй эмэгтэйчүүд байх юм бол хэдүүлээ ингэх нь шүү. Хүчний дасгал хийх юм шүү. Одоо миний төрлийн эмэгтэйчүүд бас байна. Ингээд нэг юм цөөлгөн гэх юм уу? Юу ч ийцэн нөгөө ямар слайм шиг юм бэ гэд нэг тэгсэн. Ингээд юу ч ийцэн амар хурдан таргалах гад байдаг. Угаасаа ингээд нэг булчин шөргөөс байхгүй болохоор аргагүй ч үздэй гэж бодохоор эмэгтэйчүүд яах хэвтэй юм бэ? Яг нэг идэг гэснээ идэж чаддгүй. Тэгэл нэг байнгын л бодолтой явж идэг шүү дээ. Наадах нь одоо яг та өдөр ижилхэн нь одоо төрлийн хүмүүс жоохон л хитчүүл таргалчих гээд идэг. Буцаагаал ирдэг. Тийм, буцаагаал ирдэг. Тэгэл бас турхаараа бас ингээд бас гайгүй нэг галбар гараад ирдэг. Тийм, туршаад идэг. Тэгэхээр ерөөдөө л хоолоо л хэмж явна л гэсэн. Хоолны асуудал дээр үнэхээр хэцүү байна. Энэ өөрчлөгддөг юм болов би одоо өөрийнхөө тархлах шалтгаануудыг мэдээд байгаа юм хөдөлгөөн хийдгүү. Хэвтэж байгаа л хоосоо хэвтэж байгаа турах сонирхолтой. Тэгээд хоол идэх юм бол гурилан бүтээгдэхүүн идэх маш сонирхолтой. Зүгээр ингээд жоохон дэглэн барайл талах хараал миний бүр шүлс хоожод идэг гэж боддоо. Тэгээд шүнд хамгийн нийтдээ нэг дэглэн барьж байгаа л зүүдлээ штэ хоол зүүдэлж байгаа юм. Хэвийн боо зүүдэлдэг хүн шүү дээ. Хэвийн боо гурилан бүтээгдэхүүн одоо ярьсан чи шулгаач чи тийм юм боддгийг ш нь хүн олигтой хоол зүүдэлж болно та яаж чи. Тэр энэ бүр ингэ цаанаасаа дандаа гурилын юм бодох юм. Тийм. Тийм яг тийм зүг. Хэвийн боо. Би бол танд одоо ингэ шууд ингэ бодогдож байгаа нэг үйл өглөө уургалаг юм сай дээрээ л хийж зөвлөнө. Тий. Хүний бие ингээ уурга хангалттай хоол хүнсээс авчгаар хоол идэх тэр аппетит дарагддаг байхгүй юу? Тийм. Одоо хүмүүс би амар аппетиттэй ингээ аппетитаа дарж чадахгүй байна. Би бүр кек л идмээр санагдаад идэг гэдэг байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүст ингээд би одоо сая ингээд за нэг хэдэн хүмүүс өвлөө өгөхөд
ер нь тэр хүмүүсийн 50% нь өглөөний хоолны асуудалтай байгаа байхгүй юу. Тэгээд бүгдээрээ тийм аппетиттэй байнгут өглөөний цай тогтмол уугаад байгууд аппетит аюу сайн байхгүй болсон. Юм мэдмэр санагдаад харин тийм бүр яг ингэж тэгж хэлж явах гэдэг баярлалаа. Өглөөний цай ирсэн чинь нэрээ ерөөсөө анзаардгүй байсан чинь өглөөний цайгаа тогтмол ингэж эхлэндээ яг танд зориулж нөгөө би тэгдэг байхгүй. За өдөр идсэн хоолны зургуудыг бүгдийг даруулж ингэж явуулаараа гэдэг байхгүй юу. Тэгээд эхлэндээ яг танд зориулж ингэж зураг дараад таалхыг иддэг байсан бол сүүлдээ нэрээ би өөрөө төлөө үйлдэл хийж байгаа ш. Би энэ хүнд зураг дарж явуулахын тулд энийг хийгээгүй шүү дээ. Энэ би миний биеийн төлөө гээд тэгээд өглөөний цайгаа тогтмол уугаад ирэхээр нөгөө амар юм идмээрээс аппетит нь байхгүй болцсон гэдэг байхгүй. Тэгэхээр өглөөний цайн дээр л анхаарчвал энэ аппетит дарагдчих юм билээ. Тийм. Тэгээд би өөрөө ч гэсэн яг өөр дээр анзаардаг байхгүй юу. Заримдаа ингээд нөгөө өглөө юм идэхгүй нэг хальт усуугаа гарцгүй байж штэ би надад ч гэсэн тийм гутал өдөр ингээд юу амар аппетит өндөр болно. Юм идмээр санагдаад л ингээд тэгэхгүй л ингээ анхаарал төвлөрөхгүй нуур үрчих гээл. Тийм. Тэгэхээр яг өглөө яг тэр нөгөө бензинээ өөрийнхөө биеийг хоол хүнсээрээ дүүргээд гарах нь аппетиттэй бол дарж байгаа. Нөгөө юу ядгүй нас их чухал юм шиг байна. Нөгөө бие физиологийн одоо ингээд тэгээ бодисын солилцоо их хурдан явагддаг залуу охтууд болвол доороо тархалаад буцаж тураал ингээд их шиг санагдаад байгаа юм. За тэгээ бидний насныхаа болохоор турах гэж ёстой юу ямар турдгүй юм бэ? Би ийм байгаад махан бүр чулуучсан уу? Тэгэхээр энэ өөр байх шиг байна тий наснасаа. Тэг одоо та нөгөө дасгал хийгээгүй өдөө хүрсэн цаг хугацаанд таарал нөгөө бодисын солилцоогоос удаашрч байгаа шүү дээ. Тэгээ удаашрч байгаа. Тэгэхээр та хүссэн үр дүнд хүрэхэд бол нөгөө улам илүү тууштай, улам илүү цаг хугацаа танаас шаарднаа л гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө хүлээлттэй та тэгж тавих нь шүү дээ тий. Цаг хугацаагаа жоохон урт. Тий. Тэгээд одоо хоол хүнсээ ингээд тогтвортой идээ, тасгал хөдөлгөөнөө тогтвортой хийгээд сэтгэл санаа тогтвортой. Тэгээд бас энэ дэр бас яг гоё ярмаар байгаа зүйл над руу штэ ингээд төрөө дудаагүй ээж нар маш их холбогддог байхгүй юу? Би одоо ингээд жирэмслэлтийн ингээд хараалтаасаа салж чадахгүй байна. Одоо ингээд гэртээ хүүхдээ харж байгаа. Тэгээд ингээд энэ мань надад маш их стресс болоод би яах вэ? Надад ингээд зөвлөгөө өгч гэдэг байхгүй юу? За энэ сэдвийг би бол бүр яг ингэж гоё ярих завшаа олдож байгаа баярлж байна. Тэр нөгөө жирэмсний дараах эмэгтэр бол байгалийн биологи үзэгдэл ахгүй юу? Ургаа дулаахан байх гэж төрсний дараа дахиад одоо хоол хүнс сайн идэж одоо хөндөөсөө оруулах гэж тийм. Тэгээд дээрэс нь за төрөх гэдэг чинь өөрөө амар том даваа. Биеийн бүх тамирыг шаардж байгаа. Тэгэнгუутаа төрсний дараа бид нар чинь ингээд доор хаяж 6 сар нойргүй явдаг. Нойргүй явж ийн гэдэг чинь ер нь өөг шатах процесс дундчихт явагддаг байхгүй юу? Тэгэнгუут гүн нойроо авч чадахгүй шүү дээ хүн чинь тий. Тэгэнгუут бас тэр турах одоо процесс бодисын солилцоо удаашрч идэг юм уу яахгүй юу? Тэрэн дээр чинь нэмээд би өстө хурдан турахгүй байна. Яагаад ингэж байгаа юм болоо гэж ингээд битгий санаа зовоорой. Тэгээд надаас тийм зөвлөгөө авч байгаа ээжүүдэд би хүний бие ингээд төрсний дараа биеийн онцлогоос хамаарат насны бас хэддэх төрөлтөө ямар наснаас шалтгаалаад 1-3 жилийн дараа ингээд нөхөн түлждгөө. Тэр үед бодисын солилцоо яг өмнөх шигээ ингээд хэвэн болж ирнэ. Тэр болтол бити яараарэ. Тэгээ ити янз бүрийн одоо хоолны дэглэм бариараа хит хүчтэй дасгал хөдөлгөөн бити хийгээрээ. Тэгээд сайн одоо болж өгвөл сайн унтаж амраал. Тэгээд шим шүлтэй хоол сайн дээрээ. Одоо ясны шүл сайн уугаарай. Одоо хөхүүл үед ялангуяа одоо сүүгээрээ ингээ кальци нэлээх өгж байгаа хүүхдтэй. Тийм учраас эрийг хөх зорилгоор ясны шүл сайн дээрээ гэл нэг тиймэрхүү зөвлөгөө өгдөг. Тэгээд бити яараарай. Бидээ цаг хугацаа өгөөрөө. Биеийг хайрлаарай гамнарай. Тэгээд ер нь төрсний дараа йог би бол тасгал хөдөлгөөн надаас зөвлөвөл би йог л зөвлөнө. Тэгээд төрсний дараах нөхөн сэргийх йогуд байдаг. Эсвэл зөөлөн бясалгалт йогийн ангиуд ч бас байж болно. Сэтгэл санаа аягүй гоё тайван болгодог. Би өөрөө яг ингээ хоёр ойрхон төрчүүд яг өөрөө өөртөө цаг хугацаа гаргахын тулд ингээд өглөөний цагийг л ашигладаг байхгүй юу? Нөхөр маань ингээд 8 гээд ажилдаа явдаг. Тэнгууд би яг ингээд 6:30 өглөөний ингээд бас хэцүү шүнжин ингээд хүүхд ингээд хөхүүлээд нойрттой онжол. Гэхдээ тэр ингээд би ингээд нойроо дийлээд тэр нэг цаг 30 минутыг бидэд зориулах нь урт хугацаанд нөгөө 2-3 сарын дараах ядралтанд би өөрөө бэлдэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд бие маань илүү хурдан нөхөн төлчихөж байгаа юм. Тэр дасгалууд, йогийн дасгалууд ингээд сунгалт, тэнцвэр, баланстай энэ дасгалууд маань дотор нөгөө
хүүхэд байхгүй байсан орон зайг буцаагаад маш хурдан ингэж хангалж өгдөг. Тийм. Йогыг ингээд би зөвлөё гэж штэ тий. Тэгтэл над шиг Эма бид хоёр шиг йог руу бүр цуучж үзээгүй хүмүүс, орчж үзээгүй хүмүүс яг оруулахын тулд энэ хүмүүсийг йогоор хичээллээсэ гэж хэлүүлэхийн тулд нэг юм дасгал байна уу? Яг одоо хийчих нэг юм тиймэрхүү дасгал зааж өгөө. Туул би ч адилхан л да. Зүгээр ингээд сууж ивэл йог болчих юм шиг. Би ингээд сууж байгаа тэгэл ингээд унаад өгнө. Яг нойр үрээ тэгэл би ерөөсөө ойлгодгүй байхгүй йогыг. Тэгэхээр анхан шатны ингээ хүмүүст өгөхөр нэг хөөх энийг хийхэр нэр гоё болт юм биш тэг гэмээр тасгал байдгүй. За би маш гоё энгийн үгээр тайлбарлах гээд үзье. Та хоёрд ингээ йогт хичээллээ гэдэг төсөөллээ тий. Тэгэнгүүт бүтэн нэг цагийн турш бид нар хэрвээ зүгээр сууж агаад ингээ бодлоо анзаарах юм бол бүр аимшигтэй их бодолж байгаа шүү дээ. Энд ч нэг юм, тэнд ч нэг юм ингээл энэ хүүхэд бид нар ингээл бүр нэг юм хийх гэж уцаа авангуудаа энэ хийж байгаа юм мартаад уцаа ухаа явсан байдаг те. Ингээд анхаарал маш их сарндаг байхгүй юу? Тэгэнгүүт тэр их сарнсан нэмэх замбраагүй одоо тэр тархины үйл ажиллагааг нэг таны амьдралаас тасалж авч ирээд бүтэн нэг цагийн турш бие чинь анзааруулж байгаа байхгүй юу? Би ингээ амьсгалтай юм байна. Амьсгалаа авлаа гаргалаа амьсгал чи ингээд амжиж ингээ уушиг ингэж хэлж гин гэд таны анхаарлыг чинь бие дээр чинь ингээ бүтэн цаг уйж байгаа байхгүй миний хөлийн ар сунд юм байна миний нуруу ингэж мөвшгөрдөм байна хүзүү ингэж иргэдэм байна гэд бүтэн цагийн турш ингээд багшийн одоо дуу хоолойны дагуу ингээ бие дээрээ төвлөрч штэ тий. Тэгэхээр бидний бас цаагаараа ингээд бидний ухамсар ингээ сайжирж байгаа байхгүй юу? Одоо уурлахгүй гэж би бодож исэн ч гэлээ ягаад ч нэг хүн над руу муухай харцсан чинь би ингээд нэг хөмсгөө зангидчих явж идэг штэ тий. Тэгэнгүүт би тэрийг яаж одоо ухамсарлаж амжаагүй л байгаа байхгүй юу? Тэрэн шиг ингээд бүтэн нэг цаг ингээд багшийн туртламжтайгаар тасгал хөдлөө хийх юм бол одоо бие махбод эргэтэн сайжрахаас гадна бидний сэтгэл санаа ингээд тайван тогтун болоод идэг нь тийм учиртай. Сонголтыг яаж хийх вэ? Борооны дараах мөг шиг маш олон йог байна. Тэгэл за хийгээл яаруу штэ. Магадгүй үзэнгуудаа за угаасаа ингээд йог хийгээл сайхан жингээ хасаал сонголттой болчихъя гэл эмэгтэйчүүд гарч магадгүй тэгсэн чинь очисон чинь дөнгөж сурж исэн хүн байвал яах вэ? Яг тэр йога мэдэж зааж байгаа хүн байна уу байхгүй юу ч гэдэг юм уу? Энэ сонголтын дээр за йогийн сонголтын дээр за би өөрөө маш хазтай яг йог зорж очиход манай багш одоо Монголын ууган Франа йогийн төвийн багш Инхтоя гэдээ маш гайхамшигт эмэгтэй байгаа. Тэгээ багшийнхаа яг шавин болж очоод тэгээ яг багшийнхаа гарын шавин болсон. Тэгэнгүүт бусад хүмүүс хэрэг надаас йог зөвлөх юм бол би гэртээ ойрхон йогт яв гэж хэлээ. Тийм гэртээ ойрхон йогт яваа. Гэртээ ойрхон байх юм бол нөгөө та хичээлээ таслахгүй байхгүй юу? Тийм. Тэгээд гэртээ нь одоо нэг сайн бай, муу бай тэр багш бүтэн цагийн турш ямар ч таны биеийг хөдөлгөж байгаа. Тэгээ бүтэн ингээд цагийн турш таны ингээд биед таныг сайжраасаа гэж энерги зарж байгаа учраас би одоо тийм муу багш нар байгаа гэж ерөөсөө бодохгүй байна. Тийм. Ягаад гэвэл тэр хүн ингээд сэтгэлийнхаа дуудлагаар багш болдог байхгүй юу? Зүгээр ингээд ингээд тэгээ йогийн багш болчихъя гэж болдог хүмүүс ховор штэ. Өөртөө тэр нөгөө йогийнхаа гой сайхныг мэдрээд өөртөөхөө бие дээр ингээд үр дүн гараад тэгээ тэрийгээ нэг хүнд ингээд хүртэж хэмсэн тий ингээд миний эргэн тойрны нэг хүн ч гэсэн ингээд өвчин зовлонгүй гоё сайхан байгаасаа гэж тийм сэтгэлийн дуудлагаар ер нь багш нар йогийн багш нар төрдөг. Ер нь тийм баха. Миний нэг дотны найз бас йогийн багш юм. Тэгэл йогт яваач гээл тэгдэг. Тэгээ нөгөө чинь говнон голоосоо өсөхгүй байгаа болохоор би өнөхөр явж чадахгүй. Гэхдээ ямар нэг ажилтай байна, ар гэр үр хүүхэд байна. Тэгтэл ингээд өглөөний 5 цагт босоод йогтой явна гээл. Би бүр заримдаа боддөг шүү дээ. Ямар тууштай юм бэ? Үнэхээр те дурлцсан юм байна. Ингэж дуртай юм байна. Тэгж бодож ижил йогийн багш байдаг байх та гэж би байсан болвол за өнөөдөр угаасаа ядарч байгаа юм чинь болж гэдэг юм уу? Яг нэг юм нөхцөлийг би олон удаа харж ирсэн. Би өөртөө нэг йог хийсэн юм байна гэдэг. За тэр нь яасан гэсэн чинь нэг өдөр амар стресстэй тахарна. Бүр цаанаасаа ингэ болдгоо. Тэгэнгүүт утсан дээрээсээ нөгөө мантра гэдэг шүү дээ. Гэдэг мантра гэдэг шүү дээ. Тэрийг гаргаж ирж байгаа л тэгээд ингээд суусан чи сайхан тайвширч шүү. Тэгэл энэ миний бясалгал юм байна гэж бодсон. Тэр мөн үү? Мөн шүү дээ. Одоо хэлбэр нь байхад мөн
ом аваа штэ одоо хүн төрөлхтөө үүсний анхны авиануудын нэг багхгүй юу гэдэг 3 үсгнээс бүрддэг. Тэнгууд олон 100 мянган жилийн турш олон 100 мянган хүний энергиэр ингээд энергичэд ирсэн ийм авиа учраас ер нь ом авиа маш хүчтэй тийм бясалгалын мантра болдог. Тийм учраас яалтчгүй ом авиа уншихад хүн ингээд газарддаг. Тийм ийм тайвширдаг гэсэн үг. Яа тэгсэн баха. Би бүр өөрийгөө тэгнэ гэж ёстой бодоогүй. Тэгээ ард нь намастэй гэсэн. Тэгээд яг за миний хувьд бол ингээд өөрийнхөө дуртай хөлөг стилээ олцсон ба штэ. Тэгэнгუთ та хоёр надаас ингэж асуудаг байхгүй. Бид хоёр ингээд йогт явж үзээгүй. Гэтэ идэвхтэй хөдөлгөөн хийхэд бол заавал йог хийх хэрэгтэй юу гэд. Үгүй штэ. Та одоо ямар их жишээлбэл та юу яах дуртай юм ер нь ингээд хөдөлдөг юм дуртай зүйл байгаа шүү дээ. Зарим хүмүүс бүжиглэх дуртай. Яг унах. Тийм, бүжиглэх дуртай. Зарим хүмүүс уулан талхах дуртай. Уулан талхах дуртай. Яг бусад хүмүүс тийм. Уулан талхахдаг нь тоол. Тийм. Тэгэнгუთ заавал йог гэлтгүүгээр иймэрхүү хүнд ингээд дуртай зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэрэндээ л цаг хугацаа гарга. Тийм. Тэгжээж л одоо бид нар нөгөө л нэг миний яриад идэг. 90 сар бол уртудаа амьдрна. Тий. Би өөр ингэ найзуудтай ингэ тоглоо хэлдэг байхгүй. Би 100 наслнаа гэж хэлдэг байхгүй. Тэгээд 100 наслахтаа би тэгж эмгэрч 100 наслахгүй. Би бүр яг ингээл тий бүр ингэ оюун санаа ингэ залуухан би болчихно юм сэргийг. Яг гоо миний ярьс өвчлээдэх бах тий. Яг гоо би ингэ гаднаасаа харахад мэдээж одоо байгаа шиг биш хэлбэр галтай алдах бах. Гэхдээ миний оюун ухаанд цэцэн цэлмэг би ингэ гинти ослоор ингэж бархан болчдөг юм бол би бол 100 наслнаа гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр миний зорилго бүр ингэж би 100 хүртлээ ингэж хүн хүртлээ ингэж 90 сар бол байх гэдэг шүү дээ. Тэгэхээр зорилго маань юм ууртайгаа учраас тэр нөгөө хоол хүнс турхай байх гэдэг чинь ингэж наазах асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зорилгоо ингэж гоё холын юм тавиад тэгээл жижигээр ингээл эхлээд явбал өсөг торно та. Тэгээ энэ л тууштай зам байсан биз дээ. Өөр нь ерөөсөө л юм байна. Тэгээд тууштай байдлаа бас нэг юу байх нь дахин эхлэх гэдэг. Тийм, дахин эхлэх. Би ч одоо бүр насаараа л эхэлж амьдэрч байна. Тийм. Хайхгүйгээр дахин эхлэх. Жишээлбэл йогыг би өөрийнхөө амьдралын ингээд нөгөө хэв маяг болох гэж бараг ингээд 3-4 жил ингээд оролдож байгаа байхгүй. Тэгээ дундуур нь болоод тэгээ фитнес хийж үзээл, бүжгэнд ч явж үзээл тэ. Тэгэнгუთ дахиад буцаад йога хийж үзээл. Тэгэнгуთ 1 сар хийж байл гэхэд 1 сар наадамлаа тэ. Тэгэнгуთ дахиад буцаад эхэлдэг. Тийм. Ерөөсөө тэгээ тэр өөрийнхөө дуртай хөдөлтөх юм маягаа олохын тулд чинь хүн чинь ганцхан л нэг юмдаа тууштай байхгүй шүү дээ. Тэр хэв маягаа яаж хүрчиж болох вэ? Сонголт бүр өчнөөн байвал. Тэгэхээр тууштай байх нь ерөөсөө л үр дүнд хүргэн удаан хугацааны асуудал болж таарна. Тэгээ бас бидний яруу зан юм байна. Угаасаа яруу зан. За одоо 6 сарын 1 боллоо, 100 боллоо, 100-ны нийлт боллоо. Тэгтэл 5 сарын 1-ээс эхлээ сарын дотор те 10 ил хайчээ. Гэлцээ гэл ухаалдаж унах гал ойлгож байгаа доо одоо юм ухаалдаж унтлаа. Тэглэн барьж явдгийг. Тэгснээл 20 хоног дээр нь шантраал бүр хөгж байгаа юм шиг идээл. Тэгээ буцаад нэмчтэй. Буцаад нэм хурдан хассан чинь маш хурдан хасдаг. Өөрөөр нэрээ тоглож байна. Тий. Тэгээ ингээд ахаар би бас боддог байхгүй юу. Нөгөө аваа хайжсэн нэг хэдэн 100 грамма авчид буцаад дараа 7 хоног нийдээд нэмчихээр тэгээл дахиад тэрний дараа 7 хоног ингээ буцаа буулгах гэдэг ихэр нөгөө өстө биеэрээ өстө тоглож хийж энэ та гэж бодогдоод идэг байхгүй. Тэгэхээр тууштай л байх юм байна. Тэгсэн хэрнээ дахин эхлэн гэдэг чинь зөв гэхээр бас ч гэж тэ хайчихгүй ингээд тийм байна тий. Ингээд чангаага байгаад байна штэ тий. За өнгөрсөн гэл хайчвал одоо тэгэл өнгөрөх нь штэ утгаараа. Өглөөний хоол нь их чухал гэдэг. Тэр өглөөний хоол нь шарсан уурсан юм итгэх гээд байна би. Өндгөө шараа талтайгаа идэж бас болно штэ тий. Тий. Болно шүү. Одоо өндгөө бүр шарахтаа би бүр яста сайхан тоосон мосонд ингээд шараад тэг ингээд өөр юмтай холиод ингээд идэх гээд байгаа байхгүй юу? Тих бас бүр идээд. Яагаад та буруу гэж бодчих. Шарсан уурсан буруу гэдэг юм би. Өглөөдөө тостой юм ид гэдэг штэ зөвсөө. Яг тосны сонголтын дээр л анхаарах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс ш оливын тос би бол өндөг үеийг бол шар тос мосонд одоо зарим хүмүүст онцгой санагдаж магадгүй шараад идчихдэг. Тэр бол нэг буруу сайн чанарын тоос өглөө авч явах хэрэгтэй. Тэрэн дээр бол гэтээ өглөө болгон биш шүү дээ тий. Зарим нэг өглөө яагаад байж болох вэ?
би бол ингээ бидээ ерөөсө хориг тавьдгүй төрлийн хүн байхгүй юу. Ерөөсө ингэж болохгүй гэж ерөөсө боддгоо. Хориг тавьчихл юм бол хүн яг тэр хоригсон зүйл рүүгээ тэмүүлэх магадлал өндөр байдаг. Миний хувьд бол яг тэгдэг. Надад нэг ингэж болохгүй л гэж хэлчихэл юм бол яагаад болтгүй юм бол яагаад гэдэг юм бол гээд ингээ сонирхол улам татаад идэг байхгүй юу. Тийм учраас ерөөсө бидээ хориг тавьдггүй. Гэхдээ яг өдөр болгон бялуу идхийг бол мэдээж зөвшөөрөхгүй шүү дээ. Мэдээж одоо тэмдэглэлт өдрөө та нэг таарсан газараа бол яагаад болохгүй гэж яагаад пицца идэж болохгүй гэж те тогтмол биш хаяа юм зүйл байна штэ. Хүний л амьдрал юм чинь. Гэхдээ ерөнхий нөгөө нэг зөв хооллолт байгаа штэ. Тэрийг ингээ алдахгүй авч явах. Ядаж заад тэгвэл ингээ ингэж хийхлээ л да 7 хоногт би 3 удаа шүлтэй хоол заавал идэ. Ядаа хаврын цагт ядраад ийн. Тэ ингэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд ийм зөөлөн аргаар л үздэг гэх юм уу. Одоо нэг сониуч асуудал гэхгүй юу. Бид нар шиг одоо ингээд турах гад өөртөө тэмцэлтэд яваад байгаа хүмүүст урам өгөх юм болов уу гэж бодоод байна. Жишээ авъя. Танаа дээр ч юм уу эсвэл чиний мэдхээр хамгийн өндөр настай яг гоё турцсан. Өндөр настай юу? Хамгийн өндөр настай амар гоё турцсан эмэгтэй юу вэ? Хамгийн одоо бага настай тэгсэн хэрнээ гоё өөрийгөө айгуу гоё аваа явж байгаа эмэгтэй хэм байна. Жишээ аваад биднэрт урам өгөхөр. Жишээ байна уу? Монгол биш бас гадаад иж болно шүү дээ. Яг болохгүй гэж. Гадаадд йогыг айгуу хийдэг юм л шүү дээ. Тийм. Одоо за жишээ зөндөө байгаа. Бүр зөндөө байгаа. Хүмүүс одоо маш илбэг за тэгээ яг дунд насаа явчих болсон. Тэг шууд явж байгаа юу юу? Хасаараа. Ер нь шууд гээд айлгчихна. За би энэ бодож ийн. Гэтэ нөгөө нэг хүмүүсийн гоё таньдаг жишээ байвал гоё штэ тий. Одоо манай йогийн Фроно гэдэг эмэгтэй байгаа штэ. Яа бас йогийн багш. Төрсний дараа маш өндөр жинтэй байгаад тэгээд ингээд жил гарын хугацаанд яг Монгол түмний нүдэн дээр ингээд нөгөө ингээд зөв хаалдаг юм ингээд өөрөө багшлаад өөрөө үйл хэрлээл тэгээд нөгөө бүгдүүн ийм жинтэй байхдаа ч гэсэн маш их тасгал хөдөлгөөн хийгээл хүмүүс чи ямар тарган юм бэ болооч гахаа байж ээж йогийн багш хийлээ чиний багш гэж юу хийсэй гэл ингээд доромжлуулсан хэлнэл тэр хүн ингээд сэтгэлээ галаа алдахгүй ингээд тэгээ одоо бүр ингээд сүүлдээ фитнесийн тамирчин болтлоо одоо ингээд өөрийгөө өөрчилж чадсан тийм юм байна. Фро ано. Тийм. Facebook хаян фро ано. Фро юм уу? Ташаага тулсан. Фро юм уу? Тийм. Тэгэхээр энийг бас манай найруулагч дундаар нөгөө ямар хүн байдгийг бас харж авъя тийм. Ямар эмэгтэй байдаг юм. Тийм. Нас нь тэр хүн залуухан. Нас харцангуй гайг баха 30 жоохон гар насны л тийм эмэгтэй байдаг. Тийм. Бас яг 2 ойрхон төрсөн 3 дахь төрөлтөн. Тэгээд бас төрхөөрөө бас маш их таргалт төрдөг. Тийм зургуудаа харьцуулаад их ойр ойрхон тавиад байдаг. Тэгэл бас ингээд 1 сар 2 сарын хугацаанд бишрээл хараал яж байдаг шүү дээ. Хүн нэр үнэхээр тууштай байх юм бол ийм өөрчлөлт гаргаж болдгийм байна гэж бас хардаг. Хоёлаа тэрийг харж яг юу яана. Ягчуу чамна. Ийм хүүхнүүдэд харуулнаа. Бас бид хоёр шиг яг ингээд яг мөн үү биш үү гэж мэдэн бодолж байгаа эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Он жадаа тийм. Ер нь бол жишээ авахар хүмүүсийг эхлээд хардаг шүү дээ. Эмэгтэйчүүд бид нар ч хөөх энэ охин шиг болчихсон. Энэ хүүхэн шиг болчихсон. Гэхдээ одоо ингэж надад бол ингэ санагдаад байдаг юм. Хүмүүс ингэ жишээ авч харахтаа шүү дээ тий. Тухайн хүний нөгөө нэг зарцуулж байгаа цаг хугацаа, тэгээ тууштай байдал тий. Тэр дасгалт хичнээн цаг хугацааг зарцуулж байгаа хоол хүнсэндээ яаж анхаарч байгаа тэр байдлыг нь биш шууд үр дүнг нь шууд харьцуулж хардаг байхгүй юу. Тэнгуут яг өөр дээрээ наах гэх. Тэнгуут өөрөөсөө асуух асуултаа шүү дээ. Би хичнээн сарын хугацаанд тууштай дасгал хийсэн бэ. Хичнээн одоо миний хооллолт зүг байгаа юу гэд ингээд өөртөө асуулт асуугаад окей тэр нь зүг байх юм бол харьцуулж болж байгаа байхгүй юу. Яг тэр яг үйлдэл нь байхгүй гэрний бүр дүнг нь харьцуулаад авах юм утгагүй болчиход байгаа. Хүмүүс бас жингээ хайцсан байгаа эмэгтэйчүүдийг би 2 удаа 20 эдэн грамм хайж байхдаа тэр чин айгүй олон юм дээр өөртөө тэмцэж бараг л ухаан алдаж уун шантарч жингээ хаяа тэгэл харахаар ингээд чи ч угаасаа ингээд төрчөөл турчдгийг штэ гэх. Тэгэхээр би бүр ингээд дотор өмрөөд идэг штэ. Үгүй би төрчөөл турдгөө. Энэ эхлээл тайлбарлаа штэ. Үгүй би тэгээгүй маа би дэглэн барьсан. Би ингээд тэмцсэн ингээд тэгэхээр сүүлдээ бүр ингээд тайлбарлах хэрэгтэй болохаа зүгээр л дотроо гомдоод байгаа юм уу те. Миний энэ цаг хугацаа хүч хөдөлмөрийг чи тэгчдгийм чи гэл явж идэг. Тэгдгүү юм шүү. Тэнцэл эдгий шүү. Тэнцэл эдгий шүү.
За өнөөдрийн подкастын сэдэв бол жингээ хаях, тууштай байх сэдвээр ярилцсан. Мэргэжлийн йогийн багш оюунтай бид туулт хоёр ярилцлаа. Тэгээд яг л туулт хоёр өөрсдөө туулж байгаа, өөрсдийнхөө гаргасан алдаан дээр дөрүүлүүд гэдэг юм уу жишээ болгоод ярьсан. Тэгэд үдсэн эмэгтэйчүүд ч гэсэн алдаануудыг давтжил байгаа бах. Тууштай байх хэрэгтэй. Гэхдээ бас нэг сайхан сонссон юм. Дахин их л энэ зүг гэдэг их таалагдлаа. Урт хугацааны юу тавь. Зорилго тавь гэсэн шүү. Өглөө болгон жингээ үзээ шантраад иж болохгүй нэ мөн үү? Тий. Урт хугацааны зорилго тавь. Тэгээд ойрын одоо хит том зорилгыг богино хугацаанд бити тавиа. Урт хугацаанд өндөр зорилгоо тавиад тэгээд одоо энэ 7 хоногт жижиг зорилгоудаа ингээд чеклээд явж байгаа. Тэгээд төлөвлөлт одоо хамгийн одоо миний өөр дээрээ одоо хэрэгжүүлсэн том аргуудын нэг төлөвлөлт. Тий. Яг ингээл төлөвлөөгөө бүх зүйлс одоо бусдыг болдог гэж түрүүн би давцсан шүү дээ. Тэрэн шиг яг ингээл одоо би хүмүүстэй хэрэгэлдэг арга واخгүй юу? За хоолоо өглөө өдөр орой тасгал хэдэн 7 хоног хийсэн. Тэгээд 7 хоногийн эцсээр тэр төлөвлөгөөгөө хараад окей би хооллуудаа хийсэн байна, тасгалуудаа хийсэн. Энэ дээр алдсан байна, энэ дээр ингэсэн байна. Тэгээд анализ хийгээд харахаар би дараа 7 хоногт юун дээрээ төлөвөө анхаарах уу гэдэг нь гараад ирдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр иймэрхүү байдлаар төлөвлөж явбал бас нэлээд өндөр үр дүнд бас хүрэн шүү. Туул бол алхаа төлөвлөгөөний хийчихэд байгаа төлөвлөгөө гайгүй. Би одоо сонирхлоороо бүжигт явна гэхээр даргаа надад чөлөө өгөөрэй би. Бүжигт явахаар болж шүү одоо ингээд. Тийм тустай юм бол байхгүй. Амардаг өдрөө та хийж болно шүү дээ. Амардаг өдрөө яг амармаар байна. Ийм хэний ч төлөө хөдөлгөөн хийх гээд байгаа юм тий. Залхууч биш л тий. Яг зүгээр нөгөө хөдөлмөргүй л байна тий. За хамт байсанд баярлалаа сонсогчдоо, баярлалаа үзэгчдээ. Нэвтрүүлгийн давталтын дугааруудыг та бүхэн радиогоор бол 82.9 долгионоор хүлээн аван сонсороо. Доор бас дэлгүүдээ бичээрэй. Багштай холбоо барьж хувийн зөвлөгөө авах болно. Гэхдээ аргагүй нөгөө тэгээ дээрээс нь сүйтэсээ хийн. Сүйтэй цанд. За баярлалаа сонсогчдоо. Хөтлөгч Туул Аймаа, зочин йогийн багш оюун нар байлаа. Баярлалаа. Тэгээд бүсгүүчүүд маань доор комент үлдээгээрэй. Бас дараагийн сэдвүүдээр юу яриулмаар байна, юу ярилцмаар байна тий. Бидэнд чөлөөтэй комент үлдээгээд за бидний хийж байгаа энэ подкастууд танд хэр хүрж ийн гоё сэтгэлдээ хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзъя. Баяр таа. Баяр таа.